ээлтэй судалгаа, эерэг нөлөөний үр дүн. Би бол энэ нутагт олон мянган жил тогтнож ирсэн уул. Салхины сэвшээ, нарны илч, борон дусал, цасны ширхгийг хамгийн түрүүнд би л мэдэрдэг. 20 жилийн өмнөөс манай уулсын дунд урд хожид дуулдаагүй нэгэн шинэлэг зүйл хийгдэж эхэлсэн. Сонсоод байхнээ Ньюкомчууд гих хүмүүс ирж байгаль дээлтэй улс эх орныхоо хөгжилд дэвшил авчрах шин технологиг нэвтрүүлж билээ. Би та нарт нэгэн түүх ярьж өгье. Ньюком нь шавхагдшгүй байгалийн нөөцийг ашиглан эрчим хүч үйлдвэрлэхээр сэтгэл шулууд нь төсөл боловсруулсан юм. Тэд 2004 оноос төслийн судалгаагаа эхлүүлж 2013 онд анхны салхин цахилгаан станцаа ашиглалтанд оруулсан байдаг. Төслийн судалгааны ажил яагаад ийм урт хугацаа шаарддгийг та нарт тайлбарлаж өгье. Судалгааны хүрээнд дараах ажлууд хийгддэг юм байна лээ. Салхины нөөцөө тогтоох газраа сонгох, байгаль орчин, нийгэмд нөлөөлөх байдлын судалгаанууд, айл өрх, малчдын судалгаа, шууны нүүдэл, тархалтын судалгаа, археологийн судалгаа, хэмжилт хийх явцад авсан мэдээллийг боловсруулж салхины эрчим хүчний нөөцөө үнэлэх, газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны ажлууд багтана. Зөвхөн судалгаан дээр ийм их ажил болж байгааг харахад л Ньюкомчууд мэрэгжлийн хамт олноос бүрдсэн байгаль их дэлхийдээ хайртай хүмүүс гэдэг нь анзаарэгдэж байгаа биз? Энэ олон судалгааны үр дүнгээс хамаарч төслийг үргэлжлүүлэх хэсгээ шийддэг хүүхдүүд байна лээ. Тэд урт хугацаанд хийсэн судалгааныхаа үр дүнд 2013 онд хамгийн анхны салхин турбина салхитуулын ингэрт байршуулж салхины хүчийг цахилгаанд хувиргаж эхэлсэн тэр гайхалтай мөчийг би тодхон санаж байна. Дараа нь 2017 онд өмнө говийн цогт цэцид миний дүү ууланд дахин нэг салхин турбин эргэж эхэлснээр цэцийн салхин станц ногоон эрчим хүч үйлдвэрлэж эхэлсэн 2 дахь станц болсон юм. Энэхүү ах トゥ 2 салхин цахилгаан станцын 2018-аас 2022 оны үйл ажиллагааны дундаж үзүүлэлтээс тооцоход жилд 237 мянган тонн хүлэмжийн ялгархаас урьдчилан сэргийлж 267 мянган тонн нүүрс, 950 мянган тонн цэвэр ус хэмнэж 316 сая гаруй киловатт цаг цахилгаан эрчим хүчийг нэгдсэн сүлжээнд нийлүүлжээ. Энэ бүгд уул усны амьсгал, хүний амьдрал хоёрыг эвлүүлж ээлтэй нөлөөг бий болгож буйн жишээ юм. Ньюкомчуудын сэргээгдэх эрчим хүчнээс гадна харилцаа холбоо, иргэний нисэх, хөрөнгийн менежмент зэрэг стратегийн чухал салбаруудад шинжилэл хөгжлийг түүчээлсэн тэдний мөр Монгол даяар тодхон байна да. Эерэг үр нөлөөг авчрах их дэлхийдээ ээлтэй судалгааны төлөө хамтдаа.